За нийт үзэгч сонсогчдоо энэхүү өдрийн мэндийг хүргье. Шинжлэх ухаан таны мэдхийн Одмондөр сувгийн цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг маань эхэлж байна. За энэ оны бас онцлог нэвтрүүлгүүдийн маань нэг байгаа. Тэгээд бас энэ онцлог нэвтрүүлгийн маань одоо энэ жил зарлагдсан 50 одоо дарангуйлагч нөхрийн талаар ярих гэдэг ш. Дарангуйлагч нар яг ямар байдаг вэ? Тэдний явж байгаа зам хаанаас эхэлдэг вэ? Хувь хүний хөгжил нь ямар хувь байдаг вэ? Юунд хүргэдэг вэ, те? Юу юугаар хүмүүсийн тархийг угааж болдог вэ? Энэ болгоныг бид нар энэ нэвтрүүлгээр онцлон ярьж байгаа. За 50 одоо цус дарангуйлагчийн талаар энэ улирал те Уран бүтээлийн жилийн турш хүрэхээр бэлдсэн. А энэ дундаас бас онцлог дотроо дахиад онцлог бас нэг юм хид хідэн улсууд байгаамаа. Бүр бидний амьдрал Монгол хүний гэр ахуй дотор бүр ороод ирсэн те. Бүр ингээ хүний гэрлүүн хүртэл орж ирж гараад үрж исэн. Ийм нэгэн цус дарангуйлагчийг өнөөдөр онцолж ярихаар болж байна. За энэ нэвтрүүлгийн маань хөтлөгчөр бол манай онон ажилдаг онондоо өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр болохоор эрүүл амьдралын сонголт, ухаалаг худалдан авалт H point цэг эмээний хамт олон маань оролцож байгаа. За мөн чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүйн ураатай Бикутан Kids одоо бид бүхний ивентэд ажиллаж байгаамаа. За хөтөлбөрт оръё. За одоо энэ манай цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг дээр одоо хүмүүсийн мэддэг хамгийн том 3 дарангуйлагч гэж болох 3 хүн байгаа. Одоо Гитлер, Мао Цзэдун, тэгээ өнөөдрийн дугаараар ярих гэж байгаа Сталин гэдэг хүн байгаа. За энэ 12 сарын 18-нд бол Сталины төрсөн өдөр байдаг. Тэгээ тийм учраас бид энэ 12 сарда энэ төрсөн өдөртөө тохиолдуулаад энэ нэвтрүүлгийг гаргаж байгаамаа. За энэ хүн бол одоо хүмүүсийн амь насыг одоо шороо мэт үрж исэн. Тэгээ Монголын түүхтэй маш их ойрхон байдаг учраас зөвлөлт холбоотой төртгч Сталин ярихад бэлэн болж байна. Тий. Яг гоо зүгээр энэ өдөр нар сарнд таарж байгаа хүндэтгэл үзүүлээд байгаа хэлбэр бол биш шүү, тий. Тэгээ угаасаа л нөгөө дэлхий дээр байгаа маш олон хүмүүсийн одоо бүр гэрлүү хүртэл гараад үрсэн одоо цуст нөхөр шүү дээ, тий. Одоо юу 12 сард төрсөн өдрөөр нь бид нар яг дарангууллынхын түүхийг ярьж байгаа. Яаж дарангуулж болсон юм. Тэгээ бид нар 3 сард бас сүүлчийн өдөр нэвтрүүлгээрээ нас орсон сүүлийн хэдэн сарыг ярих гэж байгаа учраас 12 сарда 3 сард ингээ 2 нэвтрүүлэг гаргаж байгаа шүү. За Юсеф Сталин төрөлх нэр нь бол гүрж аялгаараа Юсеф Жугушвили гэдэг нэртэй байсан. Тэгээд одоогоос 147 жилийн өмнө 1878 оны 12 сарын 18-нд Гүржийн Гори хотод төржээ. За ээж нь хэдийгээр 3 хүүхэд гаргасан боловч хоёр нь яраа үедээ эндэж Сталин ганцаархнаа нас бийт хүрсэн байдаг. Тэгээд Сталин бол залуу наснда салхин цэцгээр үдснээсээ болоод амар цоохор нүртэй байдаг байсан. Тийм шүү дээ. Тийм. Хүмүүс нэг зургуудын харахтаа нэг анзаардаг гэж магадгүй байх. Ягаад гэвэл тэр үедээ зургандаараа бол тэрнээс жоох хичээд засчдаг байсан юм билээ. Тэгээд тэр үеийн зураг одоо бас магтаачлаас юу илээ те. Тэгсийгээр нэг анзаардаг байх. Тийм. Тэгээд баг настай байхдаа гараа сүх тэрэгэн дайруулад ирэмдэг болж исэн. Тэгээд нэг гар нэг жоохон ердөөсөө ашиглаад жоохон хэцүү байдаг байсан юм билээ. Хэдийгээр ч одоо баг насад ингэж өнгөрөөсөн ч гэсэн хичээлдээ маш онц сурдаг хүүхэд байсан билээ. Тэгээд 15 настайдаа Тбилисийн шашны сургуульд ороод тухайн үед бол сургуулиуд одоо юу заадаг байсан бэ гэвэл хаант засгийн дардлыг эсэргүүцхийг л баг заадаг байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо хүүхдээ сургуульд явуулах юм бол одоо хаан засгийг сэрэмжилдэг болоод ирдэг гэсэн нэг онгой бас байдаг байсан юм байлаа. Хэдэн он сургууль гэсэн бэ? Одоо 15 он настайдаа байсан гэхэр чинь 1800 баг 1903 онд байсан баха. Тийм 18. Тэгжиж тэр салхи татна л да тий. Энд чинь 1901 онд гэдэг үлээ. Энд чинь баг нэг өөрөөсөө юу яаж байгаа шүү дээ. Энэ хаант Оросод дагаар ороод нэг бүрэлдэхүүнд нь орж байгаа шүү дээ. Гүрж чинь болохоор тий. Тэгээд сургуулиуд нь бол марксизм, ленинизмыг амар их заадаг байсан. Тэгээд энэчнээс бол яг Сталин одоо коммунист үзэл санааг анх танилцж тууштай дагаж мөрдөх болсон юм байт юм байлаа. Тэгээд шашныхаа сургуульд өрдөөс амар дургу байж байгаад хичээлээ тасалсаар байгаа. Тэгээд бүрсүүлдэ сургуулиасаа хөөгддөг. Тэгээд тэр даруйдаа бол Сталин шууд ажил хаялтын чагсаалт цуглаан зохион байгуулалт эхэлж байгаа байхгүй нөгөө коммунизмаас сурсан юмыг. Тэгээд эндээ амар идэвхтэй оролцож байгаад 1903 онд Оросын социал-демократ намд орж исэн. За социал-демократ нам нь одоо хоёр хуваагдсан байсан. Нэг талдаа большевик буюу олонх, нөгөөх нь меньшевик буюу цөнх буюу хуваагдсан байсан. Сталин бол Ленины большевикт нь орж исэн байдیں۔
одоо большевикийн намынхан дарга нь Ленин байсан юм аа. Тэгээд үүнээс хойш нэг 10 жилийн хугацаанд тэр хэд хэдэн удаа баривчлагдаж, цөллөгдөж, тэгээд цөллөгөөсөө оргож тэмцлээ маш их үргэлжлүүлж исэн. Тэгээд энэ залуу наснда Екатерина Сванидзе гэдэг бүсгүйтэй суугаад Яков гэдэг хүүтэй болж исэн. Гэхдээ нэх удалгүй эхнэр нь хижиг өвчин нас барсан. Тэгээд энэ маш хатуу цаг үеийг одоо нугралгүй ган төмөр мэт гарч ирснээрээ Сталин өөрийнхөө Жугашвили гэдэг нэрийг өөрчлөөд Сталин гэдэг нэр өгч ирсэн. Сталин гэдэг нь одоо англиар стил гэдэг үг гэдэг байхгүй юу? Тийм учраас одоо ган төмөр гэсэн үг. Тэгэхээр өөртөө Жозеф Сталин гэдэг нэр өгч байгаа нь одоо Жозеф ган төмөр гэдэг нэртэй гэсэн үг. Тийм юм байна те. Өөртөө өгсөн нэр юм байна те. Тийм өөртөө өгсөн нэр. Одоо тухайн гүрж гэх юм бол яг нөгөө хар далаа ирэг дээр те. Одоо Түрктэй хэл залгаа орсож байгаа Азербайджан нөгөө Дагестан, Магистан гэл Армени дээр те. Тэр яг давцсан чинь байгаад байгаа шүү дээ те. Ер нь. За шашны сургууль гэдэг нь болохоор Тбилисигийн нэг шашны сургууль. Тбилисийн төвн гэсэн үг те. Төвдөө сурдаг байсан юм те. Тэгээд 1910 оноос эхлээд Сталин бол намын санхүүжилт олох ажилтай болж ирсэн. Тиймээс тэр энэ тэнд одоо банк дээрэмд нь одоо зэвсгийн агуулах дээрэмдэж одоо мөнгөтэй болж байна, зэвсэгтэй болж байна. Тэгээд энэ маягаар явсаар байгаад Гүржийн хамгийн хүчрхэг большевик гэдэг нэртэй болж исэн. Тэгээд 1912 онд одоо Сталиныг цөллөгт байхад нь Ленин зохион байгуулах ур чадварыг маш их хүндлээд дүгнээд намынхаа төв хороондоо оруулж ирсэн. Тэгээд 1917 оны октябрийн хувьсгал тэгээд түүний араас Оросын иргэний дайнд Сталин маш их чухал үүрэг үзүүлээд 1922 онд Ленин Сталиныг коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дараагаар томилж байгаа байхгүй юу. За Ленин бол өөрийнхөө намынхаа тэргүүн байсан. Тэгэд энэчнээс нийгэм анзаарч ирсэн бэ гэвэл одоо Ленин одоо маш мундаг илтгэгч, хувьсгалч, тэнцэгч байсан байгаа. Гэхдээ нэг улс төрч байгаагүй байгаа байхгүй юу. Яг тэгвэл одоо Сталин ч одоо нэг янз амар их хөдөлгөөнтэй хүн байгаа шүү дээ. Өөртөө эрх мэдлээ ингээл татал авах гэдэг гэж яагаад гэдэг хүн. Тэгтэл Ленин ягаад ийм хүнийг төрийн нарийн бичгийн дарга болгож байна гэхээр одоо юу гэдэг тэр албан тушаалыг одоо гал тогоо хариуцсан хүн гэж харж ирсэн байгаа байхгүй юу. Эсвэл одоо энэ Сталиныг тийм амар амбицтай абсолют эрх мэдлийг өөртөө аавна гэж бодоогүй юм шиг байгаа. Өөрийнх нь л хамгийн том дайсныгаа бэлтэж байгаа шүү дээ. Энэ Сталиныг ингэж өндөр албан тушаал тавьж гэнэ гэдэг нь. Тэгээд Сталин өөрийнхөө хорооныхоо төв хорооны тэргүүлэгч байхдаа өөрийнхөө эрх мэдлийг бол маш их хурдан төвлөрүүлж эхэлж байгаа. Өөрийнхөө найдвартай хүмүүсийг албан тушаалууд тавьж ийн. Тэгээ итгэдэггүй хүмүүсээ зайлуулад эрх мэдлээ яг батгадаж авсан цаг үеинд байгаа дээ. За тэгээд Ленин Сталин хоёрын зөрчил ямар байсан бэ гэвэл Ленин 1922 оноос эхлээд хэдэн удаа цус харсан байсан. Харин Сталин бол шууд их удирдагч болох бэлтгэлээ эд базааж байгаа байхгүй юу. Энд нь Ленин бол амар дургүй байсан. Сталиныг хитрхи төрөмгий албан тал хэв шинжтэй гэж үзээд тэгээд Ленин бол нэг амар шүмжилж исэн Сталиныг амьдралынхаа сүүлийн он жилүүдтэй. Тэгээд Ленин нэг удаа Сталины талаар ингэж хэлсэн байдаг. Ерөнхий нарийн бичгийн дарга болсон нөхөр Сталин бол бос өөрийн гарт үлэмж их эрх мэдлийг төвлөрүүлсэн ба үүнийг зохих ёсоор хянамхай ашиглах ёстойгоо мэдих хэсэгт нь би итгэл алдарч байна гэж хэлээд тэгээ албан тушаалаас нь буулгах санал цуглуулж эхэлж ийсэн. Тэгтэл энэ үед одоо нөгөө Гүржийн коммунистад тусгаар улс болоод тэгээд өөрсдийнхөө коммунизмын намыг байгуулах дээр хийж байгаа эрэлзэж байсан байхгүй юу? Энийг бол Ленин бол дэмжиж исэн. Гэхдээ Сталин бол одоо шууд төмөр нодрог үзүүлж Гүржийн коммунистуудыг шууд зэрлэгээр нугчаа дарж исэн төвхтэй. Тэгэд Ленин энэ үед ч одоо нөгөө хэвтэрт байжсан учраас улс төрийн ажилдаа бол өөрөө яг бичлэн орж чаддаг байсан. Оронд нь өөрийнхөө эхнэрийг явуулдаг байсан. Одоо намын хурал мурлаар Надежда Крупская гэдэг эмэгтэй хүн байсан. Тэрэнд одоо за би ийм илтгэл тавих байсан шүү. Чи энийг нь миний өмнөөс хэлээд өгөөрэй гэж явуулдаг байсан аахгүй. Энд нь бол Сталин маш дургүй байсан. Угаасаа Ленинг үзий яддаг байсан учраас тийм учраас нэг өдөр шууд уцаар Надежда Крупскаяг загинжсэн юм бэлээ. Загинжсэн, шөмжилжсэн. Тэгээд энэнд бол Ленин маш их уур урчсэн те. Нэг хайртай эмэгтэй хүнийг ингэж доромжилж гин, муулж гин. Тэгээд Сталин хоёр бол дандаа нэг хэрэлтэй байгаад байдаг байсан. Тэгээ бас ядаж хэвтэрт байж яхад нь одоо нэг сэтгэлийн тайван амрахгүй байснаас нь болоод намынхан одоо тэргүүнүүд нь ойр хавийн хүмүүс нь одоо баг Ленинг үхэлд хүргэсэн хүн бол Сталин байсан юм а гэж ярьд юм билээ.
Тэ хиний Ленний бас нэг амьдралын сүүлч үеийнхэн зураг хөрөг ганц нэг харагддаг шүү дээ. Бүр сүүлдээ ингээд бүр тураад ицээд бүр ингээд чинь бас цус мус харваад ингээд бас яцсан л байсан юм байна л да тий. Тэгээд ер нь бол оройг нь хүчээр залгаж байгаа хүн Сталин юм шүү дээ. Бараг булааж авч байгаа юм шүү дээ тий. За тэгээд Сталины одоо засгийн хэд хэд үгээр тодорхойлж болж байгаа нэг 5 үгээр л тодорхойлно гэвэл нэгт эрх мэдлийн төлөвлөлт гэж байгаа байхгүй юу. Хоёрт эрчимтэй үйлдвэржилт, гуравт хөдөө аж ахуйн реформ хамтаржуулалт, дөрөвт хилмигдүүлэлт, тавт дэлхийн 2 дугаар дай. За энэ 5-ыг одоо хэдүүлээ нөгөө ивент итгэж ярьсныхаа дараа тайлбарлаа. За тийм. Наадалаас чинь бас ихэнх хувь нь эргэн тойрондоо байгаа улс хөрөнгөлөө нөлөөлсөн сонсогдож байна да. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар эрүүл амьдралын сонголт, ухаалаг худалдан авалт H point segment гэж байгаа. За яагаад ухаалаг худалдан авалт гэж нэхлээр угаасаа л одоо нөгөө ковидоос хойш хүний амьдралын хүн төрөлхтний амьдралын хэм маяг бас зарим салбарууд дээр их шинжилүүд орж ирлээ. Одоо бид дийлэнхтэй нөгөө эмийн санд ороод л те эмийн сангаас ч юм уу эмчид үзүүлээд ч юм уу заавал нөгөө юу яадаг байлаа шүү дээ. Нөгөө эмчийн жормор аваад ч юм уу те эсвэл их ингээд яг биеэрээ одоо юм харилцаанд ордог байлаа шүү дээ те. Яг нөгөө талдаа дэвшилсэн хэлбэр гэх юм бол хүн шүнж бай, өдөрч бай одоо ямар ч үед өвдөж болно. Тэглээ гэхэд хүн урьдчилан сэргийлэх ёстой байна гэдэг ер нь мэддэг болчихж байгаа. Тэгээ урьдчилан сэргийлэхийн тулд тэр зүйлсээ нөгөө нэг юм өөрөө ажил төрөлтэй байгаад амжихгүй байх тохиолдол ч юм уу те. Юмыг худалдан авалтыг онлайнаар хийдэг болцсон. Тэгэхээр онлайн худалдан авалт гэдэг бол одоо хүн төрөлхтний хамгийн ойрын одоо нэг худалдан авах одоо юм хэрэгсэл болчиход байна шүү дээ. Тэгээд дээрэс нэг хүргэлтийн зүйлсүүд маш их нэмэгдэж байгаа. Энэ айгүй гоё давуу талтай тий. Яг ийм хүргэлтийн компаниуд нь бас эсвэл ийм гоё сайн болоод эхлэх юм бол одоо бизнес эрхлэгчдийн юм уу худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн хувьд хүртэл ингээд хэрэглэгчтэй шууд бүтээгдэхүүн асуудлыг хүргээд өгч жишээний ийм болоод ирж байгаа. Түүнтэй нэг адилаар 11,000 гаруй нэр төрлийн витамин, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхан, эм, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн бүх барааг нэг дороос онлайнаар захиалан авах боломжтой. H point segment. H буюу нөгөө health гэдэг юм те. H point segment гэсэн энэ хамт олон маань та бүхэнд үүсгэж танилцуулж байгаа маа. 11,000 гаруй төрлийн витамин байна гэж шүү. Тэ эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн. Тэгээ бас гоо сайхны эрүүл мэндийн тоног төхөөрөмж гэдэг. За тэгэхээр мэдээж нөгөө нэг Монгол улсад ямарваа нэгэн зүйлийг худалдаалах боломжтой болох юм бол тэ заавал нөгөө нэг шинжилгээгээр оруулсан байх ёстой. Худалдаалах эрхтэй зөвшөөрөл бүхий одоо бүтээгдэхүүнийг мэдээж байршуулж байгаа тэ. За витамин гэдэг юм уу нэмэлт бүтээгдэхүүн гэдэг бол шууд ханиадыг шууд эмчилнэ гэдэг ч юм уу тийм зүйл биш. Таны дархлаа ямар зохих төвшөнд байх ёстой юм. Магадгүй таны наснаас хамаарат танд ямар витаминуудын дутагдал үүсдэг юм. Тэрийг хэрхэн нөхөх юм. Ийм л зүйлсүүдийг бол хэлээд байгаа. За тэгээ та бүхэн маань хэрвээ бүр нөгөө эмчээс жороор одоо ямар нэгэн эм худалдан авах хэрэгтэй болдог те. Тэгээд өөрөө гарч амжихгүй ч байт юм уу эсвэл авч амжихааргүй ч байт юм уу эсвэл яартай хэрэгтэй болсон тохиолдолд H point segment-ийн хамт олон руу сайтаар нь ч юм уу эсвэл одоо H point loyalty гэдэг аппликейшн байгаа. Энэ аппликейшнээр хүртэл ороод тэгээд онлайнаар шууд нөгөө эмчийнхаа бичгийн жормор те нэр юм явуулаад бүртгүүлээд тэгээд шууд хүргэлтээр авчих боломжтой. Ийм энгийн хялбар үйлчлэгийг та бүхэндээ санал болгож байгаамаа. Тэгэл эрүүл амьдралын сонголт ухаалаг худалдан авалт гэж нэрлэдэг байгаа. За дээрэс нь энэ H point loyalty аппликейшнийг ашиглаад худалдан авалт хийх юм бол худалдан авалт бүрээс чинь оноо танд огно. Таны нөгөө ашиглаж байгаа одоо хувь хэрэглэгчдээс чинь бүртгэл үүсээд тэндээ ч оноо тооцоод явах нь шүү дээ. Нөгөө одоо цуглуулсан байгаа оноогоороо эргүүлээд олон урамшуулал хөнгөлөлтөд бас оролцох боломжтой. Эргүүлээд одоо H point-оос дахиад юм авах та нөгөө цуглуулсан байсан онооноос дахиад оролцуулаад авах боломжтой гэсэн үг юм аа. За тэгээд та бүхэн маань купон код гэдэг байдаг. Купон код тий. Купон кодн дээр нь хэрвээ худалдаа авалт хийхдээ купон код нэх юм бол тэрэн дээр нь од мөндөр гэд бичих юм бол хөнгөлөлт идэх юм байгаа шүү бас. Тэгэхээр одоо энэ аппликейшн татаж аваад одоо хүүхэдтэй өөрсдөө хэрэгтэй одоо эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, витамин те зүйлсүүд авах юм бол гоо сайхны бүтээгдэхүүн гэсэн юм авах юм бол ингээд купон буюу хөнгөлөлт идэх эрх танд байгаа юу гэж асууна. Тэрэн дээр нь од мөндөр гэж залгуулад латинаар биччихлээр танд бас ингээд хөнгөлөлт нь бодогдох юм байгаа шүү. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь 72 22 34 34 72 20 биш 77 юм биш уучлаарай. 77 22 34 34 77 22 34 34 гэдэг утсаас лавлаарай. Мөн дээрээс нь H
h.cg.mn гэд сайт руу нараад бас мэдээлэл авчих боломжтой. За би тэгээд яагаад энэ холбогдох утас болон дугаарыг хэлээд байна гэхээр мэдээж хэрэглэгчид маань тэр H-Point Loyalty гэдэг аппликейшн татаж аваад хэрэглээсээ, сайт руу орж үзээсээ холбогдох утас нь жишээлбэл би зүгээр ийм санаа өгмөр байна. Та одоо ямар нэгэн албан байгууллагын менежер бол те захирал бол эсвэл одоо та шинэ жил зохион байгуулах комист байдаг бол те хэдүүлээ энэ шинэ жилийн баяраар ажилтнуудынхаа хүүхдүүдэд гарын бэлэг бэлтэж байгаа бол ухаантай л байцгаа хідүүлээ. Хичнээн жил одоо хүүхдүүдэд нэг бох, нэг ундаа, одоо тэгээд нэг шоколад, нэг чипс орсон, нэг юм нүд хуурсан юм өгөхгүй. Мэдээж хүүхэд бол хүссэн үсэг одоо хуучин шиг тэр юм олддгүй байж байгаа бэлэг авахар баярлдаг биш шүү дээ. Хажуудлын дэлгүүрсэн юу бүхэл юмуд нь байж байгаа учраас. Тэгэхээр зүгээр тийм юм явуулж ийснаас хэсэг талдаа нэг гоё витамин явуулаач ээ. Энэ хүүхдүүдийг нь ханаад өрөхгүй байх үүднээс нь. Хүүхэд ханаад өрөхгүй байх юм бол хичээл номондоо явна. Хичээл номондоо явах юм бол ээж аав нь ажил хийх боломж нь бүрдэнэ. Энэ болгоныг ойлгож байгаа бол манай одоо ажил олгогч нар болон менежер те шинэ жилийн комиссийнхан маань хүүхдүүдэд гоё бэлэг бэлдэж байгаа бол 77 22 34 гэдэг дугаарлуу холбогдоод бас тэр хамт олонтой зөвлөж жагаад ажлынхаа хамт олонны хүүхдүүдэд гоё дархлаа дэмжих витамин, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүд дээр гоё шинэ гоё бэлгэний санаа бодоорой тий. Тийм шүү дээ. За баярлалаа. Тий. За баярлалаа. За тэгээд одоо бид нар чинь цус тавин дарангуулагчаар одоо дарангуулагч ярихаар тэд нар хамгийн түрүүнд эрх мэдэл авангуудаа яадаг вэ гэвэл дандаа л өөрийнхөө гарт төлрүүлдэг те. Сталин бол ямар ч ялгаагүй Лениныг нас барсан даруйд нь шууд одоо өөрийнхөө хүмүүсийг өөрийнхөө хажууд тавиад эхэлж байгаа байхгүй те. Тэгээд одоо тусгаарлах үзэл санаатай эсвэл ялгаатай санал бодолтой хайр найргийг устгаж эхэлж байгаа. Тэгээд одоо энэ мэдээж бол нөгөө аль түрүүнд ярьж байсан хилмигдүүлэлтийн 4-р шинжлэх ухааны үндс нь суурь нь болж байгаа байхгүй юу. Тэгээд одоо тэр Оросд байгаа өндөр албан тушаалтнууд ч бүгдээрээ л нэг нам төрийн албан тушаалтан үйлдвэр заводын дарга цэргийн цол хэрэгтнүүд нутгийн урлагууд бүгдээрээ Сталины ач тусаар гарч ирнэ. Тийм учраас Сталин маш их хайртай болчихж байгаа байхгүй юу. Харин шууд эсрэг дуурч чадах эсвэл одоо айхгүй хүнийг нэг бол одоо ална эсвэл одоо шууд цөллөгт явуулдаг болчихж байгаа. За үйлдвэрлэжилт яасан бэ гэвэл Сталин одоо Орос орныг үйлдвэрлэж их одоо цэрэг зэвсгээр хангахын тулд эдийн засгаа 5 жилээр төлж эхэлж исэн. Энийг одоо эхний 5 жил, дараагийн 5 жил, 3-5 жил гээд эхний 15 жилээ бол хийж яхсан. Гэхдээ дэлхийн 2 дугаар дан гарч ирээд энийг зогсоосон байдیں۔ За тэгээд Монголд энэ муу адил хэрэгжижсэн. Тэгээд 5 жилийн гавшгаач гэдэг цол тэмдэг бол монголчуудад өгдөг байсан манай үзэгчид сонсч ирсэн байж магадгүй баг. Тэгээ энийхээ хүрээнд одоо ган хүнд машин механизм үйлдвэрлэн одоо нүүрс газрын тас солборлоход ард нийтийг ихээр дайчилж байгаа байхгүй юу. Гэхдээ энд ямар хүмүүс орогдож байна гэхээр одоо нутгийн бүх иргэд тэгээ бас одоо нөгөө хэрэгт орсон хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Яг гэвэл Сталин одоо хоригдлыг зүгээр шоронд суулгаад тижээдэг хүн бол биш байсан. Одоо том жижиг гэлтгүй бүх хэрэгт орсон хүмүүсийг гулаг гэдэг газар руу явуулдаг. Тэр нь одоо албатан хөдөлмөрийн лагерууд руу явуулж байгаа гэж хэлж болно тий. Тинжин тэг одоо амин тасартал нь бол ажил хийлгэн. Тэгээд энэхүү эрчимтэй үйлдвэрлэжилтийн гол хөдөлмөр хүч нь тэр гулагт байжсэн хүмүүс нь болчихж байгаа байхгүй юу. Нэг талаасаа бас тэр нөгөө ажил хийлгэх хүчийг бүрдүүлэхийн тулд те хүмүүсийг хэрэгт оруулаад л байгаа байх. За би бүр ингээд би уул нь ярмааргүй л байна л гэхдээ бүр ингээд үнэхээр бүр гол зураад идэг юм. Одоо манай бүрээд биш үү те. Одоо мэдээж тэр чинь бүр өмнө нь л дөө тэр нөгөө манж хаант Орос хоёрын хоорондын хилийн зааг тэгээд тэр хяактын гэрээ гэж байгаа. Бидний мэдих нөгөө 1915 оны 3 улсын хэлцэр биш. Тэрний өмнө бүр хяактын гэрээ гэж байгаа. Тэр чин одоогийн Монгол улсын болон Орос улсын хоорондын хилийн шугам анх тэнд тавьдаг байхгүй. Манжийн гэрээ гэдэг. Тэр чин манжаас нэг ифүү тэгээд хаант Оросоос нэг жанжаа хойжлоо ингээд тэр гэрээг одоо зурдаг хяактын гэрээ гэдэг юм. Тэгээд нөгөө хил хуваагдаад тэгин гутал манай бүрээдүүд чим яг наад дарангуйлал наад юм чинь тисэхгүй бослог гаргаад бослогын харин эргүүлээд жинхэнэ цусаар дарсан байт юм да. Тэгээд бүрээдүүд бас мань хөрхи бас уршаага ингээд дөрвөөд наашаага Монгол руу орж ирсэн. Зөндөө тохиолдлоос байна. Тэгээд одоо энэ үед чинь бол одоо шоронд орно гэдэг чинь одоо нэг ердөөсөл нэг ертөнцийн
мухард очиж аваад мал шиг ажилласаар байгаад эцэж төвлөдөж үлбэрч хөлдөж өгөхийг ярьж байгаа учраас одоо нэг гоё тансаг амьдарч байгаа өндөр албан тушаалтнууд байгаа шүү дээ төрийн тэднэр нь одоо энэс бүр амар айдаг байсан байгаа тоххой. Тийм учраас одоо Сталины улд улаагч нар цүнх барьж бүгдээрээ энэ гулаг руу яаж явахгүй байхаа вэ гэл Сталин бүр амар хайртай. Тэгээд хий гэсэн юм өртөөс асуулт асуухгүйгээр хийдэг болцсон. Тийм одоо бүр тэрхийг угаалгацсан айдаг хүмүүс болцсон байсан юм. За тэгээд энэ үед бас одоо үйлдвэржилтийн хүрээнд одоо Монголд ноос бол алт хөдөлгөөн өрнөлж исэн. Тэгээд энийг цэргийн балтай хийхин тулд маш их хэмжээний ноос татаж байсан түүх байдаг. Тэгээд малчт нь одоо ноосны норм хүрэхгүй бүр өстэй дээлийнхаа одоо дотрыг хуулж өгч байсан удаатай байд юм билээ. Тэгээд яг энэ чинь дэлхийн 2 дугаар дайнаар яг энэ бол ид байжсэн үе. Тэгээд би жоохон судалгаа хийж үзсэн аахгүй юу. Яг Монголоос хэр их материал Орос руу явуулсан бэ гэж үзэхээр дэлхийн 2 дугаар дайнаар 500 мянган тонн мах явуулсан юм билээ. 64 мянган тонн ноос, 300 кг алт, 4.5 сая төгрөг, 100 мянган доллар, тэгээд 500 мянган морь, 53 танк, тэгээд 12 онгоц явуулсан юм билээ. Тэгэд энийг нь тухайн үеийнх нь үнийн дүнгээр бодоод үзэхээр нэг 200 сая доллар хавцаа. Одоо үеийн мөнгөөр бодоод үзэхээр 4 тэрбум доллар анх ингэж Оросд явуулж исэн билээ. Тэг нь л дээ надад чи. Хэд хэдэн удаагийн тийм маш том нэг ажлууд явуулж байгаа шүү дээ. Бүх нэг фронт гэж байгаа. За өргөжлөлөө яриа би ярьсан. За тэгээд ингэж явсараад 10 жилийн хугацаанд зөвлөлт холбоот улсын гангын үйлдвэрлэл 6 дахин нэмэгдсэн, нүрс олборлолт 3 дахин нэмэгдэж, танк нисэх онгоц, их бүү усан онгоц зэрэг масаар нь үйлдвэрлэж байгаа. Тэгвэл үүний төлөөс нь бол шууд ард иргэд нь эцэж төлдөж үйлдвэрч өгүүлж байсан. За тэгээд хөдөө аж ахуйн реформ хамтарчуулалт нь яажсан бэ гэвэл одоо нөгөө социализм сталинизм гэж ярьдаг те. Энд бол одоо шууд хувийн ферм бол одоо Оросд зохицгүй байна гэж үзчихсэн байгаа байхгүй юу. Тийм учраас одоо Орос орны бүхэлд нь хамтралжуулж исэн. Энийг коммун гэж нэрлэдэг юм байлээ. Яг Оросоор бол монголчууд хомон гэж ярьдаг байсан юм байлээ. Одоо шууд иргэд хувьд мал аж ахуй газар тариалан эрхлэхийн оронд бүх тариалан талбайг улсын хэмжээнд хурааж авч жагаад буцааж тэгш тараагаад тэгээд норм өгдөг байсан. Тэгээд энэ норм биелүүлээд илүү гарсан мах үр тариаг нь хотын нэг үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүстэй тийж байна. Тэгээд тэрнээс илүү гарсныг нь шууд гадагшаага экспортлж гадаадын валютын сан үүсгэх юм билээ. Мэгдэлжүүлэх гэдэг. Тэгээд энэс болоод одоо 1932 оноос 33 оны хооронд улс орон даяар тий ялангуяа одоо Украин, Казахстанд асар хүнд өсөглөө болж исэн. Яг үндсэндээ яажсан бэ гэхээр ингээд хүмүүстэй амар өндөр норм өгчин тэр хүмүүс нь биелж чадна чадахгүй байна уу тэр л ингээд цуглуулж авлаа хэдэн хүмүүсээ тийжээ чинь одоо норм биелж чадаагүй хүмүүс нь өсөж үхнээл хийж байгаа байхгүй юу. Тэгэд хамгийн муухан илүү гарсныгаа шууд гадагшаага экспортлоод бэлэн мөнгө болгоод тэрүүгээрээ өөртөө сайхан баян сууж гинэ гэдэг бол бас хэцүү. Энэ одоо хамтарчуулалтыг бол зарим иргэд нь маш их дургуутж исэн. Тийм учраас одоо малаа өгөхийн оронд шууд нядлаад идчихсэн юм байлээ. Зарим малчт нь. Одоо эн чинь бас одоо нэг одоогийн Монгол шиг одоо мянган малчин тий олон малтай хүмүүс бол биш байгаа. Зарим айлууд 4-5 л малтай байгаа тоххой. Тэгээ шууд алгал идээл нь хэдэн хоног садгалан байсан дээр байна гэж үздэг юм билээ. Яг наад үйлдэл чинь бүгдээрээ Монголд явсан гэдгийг мэдчихэж байгаа тийм. Монголд бол явсан. Тэгвэл одоо энэ коммуны хөдөлгөөн арай Монголын нөхцөлд тохирохгүй байна гэж үзчихсэн байлээ. Яг гэвэл яг нэг Орос, Казахстанд тушаа үзэнгүүт хүмүүс нь амар өсөж өгчээсэн болохоор одоо баг 3-7 сая хүн өсөж өгсөн юм байлээ. За Монгол арай зөөлнөр явуулъя гэж хэлсэн байлээ. Тэгэд одоо 20 дугаар зууны дунд үед Монголын дундаж иргэн Орос хятадын иргэдээс арай өсгөлн нэрвтэйгүй харцангуй баянч нэлэг байсан гэсэн. Тэгээд одоо Оросоос нэг элч төлөөлөгч монголчуудын бүр ингээ баяныг нь гайхажсэн гэдэг юм билээ. Одоо 1970 онд гарсан Хүргэн хүү гэдэг нэг кино байт юм да. Тэр кинон дээр чинь бас энэ нэгдэлжүүлэх хөдөлгөөн. Ер нь манай 20 дугаар зууны кинонууд дээр чинь яг энэ үзэл сурталын кинод байгаа л да. Үзэл суртал. Гэхдээ тэр дунд манай найруулагч нар болон тэр жүжигчд хэл хүүгээ хэлээд үлдээсэн байдаг байхгүй. Яг тэрийг нь ойлгох юм бол амар. Одоо жишээл Хүргэн хүү гэдэг кинон дээр одоо манай жүжигчин маань цэвэн жавга тоглолдог байхгүй. Нэг одоо эмэгтэй ах настай эмэгтэй дүрт. Тэр хүний нэг гаргаж байгаа нэг хэсэг байдаг. Тэр бол өстой яг
тэр нийгэмд юу болоод байгаа вэ? Яагаад байгаа вэ? Монгол хүн энэ зүйлийг авснараа яасан бэ гэдэг зүгний хэсгийн хугацаанд сууж байгаа нэг юм хэсэг дүрсэнтэй л харагдал. Яг тэндээс л яг ойлгомоор. Бүр тийм. Тэгээ нэгдэлжүүлэх хөдөлгөөн те. Осол одоо ингээд гацад тариалан за мэдээж нэг юу одоо нэг цаанаас нэм хэмжээ тавьдаг байсан гэдэг чинь те. Тэрийг одоо биелүүлэх, давуулан биелүүлэх те. Дутуу байх юм бол ингэх мэнх гэдэг бүх юм яг адилхан явж байгаа л та. За тэгээд энэ үйлсгэлэн одоо Украинд Голодомор гэж нэрлэдэг юм билээ. Энийг манай зарим үзэгчид сонсч ирсэн байж магадгүй. Одоо тэгээд яг энэ үйлсгэлэнг бодоод үзэхэр нэг одоо янзын одоо ган зузаас биш шүү дээ тий. Одоо байгалийн гамшигаас биш байгалийн гамшигаас биш байгаа байхгүй юу. Зүгээр улсын тэргүүн буруу шийдвэр гаргаснаас болоод ийм олон хүмүүс өсөж өгч байна. Энэ бас ямар ч ялгаагүй одоо Мао Цзэдун хийжсэнийг бид нар бас өмнө ярьж ирсэн. Тэгэхээр одоо өөрийнх нь эсрэг дуугарч чадахгүй одоо мэтгэлцэх хүнээ байхгүй болгоод тэнэг шийдвэр гаргахад ард иргэд нь л одоо хохирж үлдэж байгаагийн том шинд энэ хоёр хүн болж байгаа байхгүй юу. За хилмигдүүлэлтийн талаар одоо манай үзэгчид бас маш сайн мэдчихэж магадгүй бах. Юунаас эхэлж исэн бэ гэвэл 1934 онд Ленинградын намын үүрийн дарга Сергей Киров өрөөндөө буудулан хорогдсон байдаг. Тэгээд энэ хэргийг яг хэн захиалсан үйлдсэн талаар бол ердөөсөө бодит бат ноттой баримтал байдаг юм байлээ. Гэхдээ Сталин энийг одоо улс төрийн их хилмигдэлт эхлүүлэх шалтгаан болгож ирсэн байлээ. Уул нь өнгөн дээрээ ингээ нөгөө коммунист нам, улаан айрам, сэхэтэн, жирийн иргэний дундах одоо төрийн дайсныг олох гэдэг байгаа шүү дээ. Гэтэл яг Сталины гол зорилго нь одоо Ленины талыг баримтлагч тэгээд өөрийнх нь суудалд одоо санаарч байгаа хүмүүсийг зайлуулж тэгээд нам төрийн алба улмаар нийгэм даяар айц хийдэс үүсгэх зорилготой идэвхжүүлж байгаа байхгүй. За тэгээд хилмигдүүлэлтийн хүрээнд одоо Зиновьев, Каменев, Бухарын, Тухачевский тэргүүтэй намын томох албан тушаалтнууд улаан айрмын 30,000 офицер мөн жанжин штабын бүх хурандаан нарын 80% шоронд хорих, цөлөх, цааслах маягаар зайлуулж исэн. Тэгэд энэ хилмигдүүлэлт бол зөвхөн зөвлөлт холбоод улсын газар нутагт болохгүй байгаа тий. Одоо өрний империализмыг сөрөх нэрийн дор одоо коммунист бүх улсад явагдаж исэн. Энэний нэг том жишээ бол Монгол улс гэдгийг манай үзэгчид маш сайн мэдчихэж магадгүй. Тэгээ энэний хүрээнд одоо тооцоололоороо баг хилмигдүүлсэн хүний тоог гэх юм бол 10 хүний нэг нь гэж гарч ирд юм билээ. Бүр зарим судалгаагаар зарим 6 хүн тутмын нэг нь энэ хилмигдүүлэлт амнасаа алдсан гэдэг. Зөвхөн олсон юм уу? Монголд. Тэ энэ зарим тоогоор заримдаа болохоор 30 гаруй мянга гэдгийг, заримдаа болохоор 90 мянга гэдгийг. Тэгээд энэ тоог бас тооцоолж яг тодорхой болгож чаддгүй юм шиг байна. Ягаад тэгэхээр зүгээр сайн ингэж штэ. Өөрийнхөө төсөөлөл бод улсынхаа тэр нэг нөхөр өнгөрснөөс болоод те хилмигдүүлэх эхэлнэ болж байгаас. Тэгээд цэрэг армийнхаа одоо жанжин манждуудаас баг 80% нь устгаж байгааз. Тэгвэл тэрнтэй адилхан яг ингээд эсрэг талд нь юу болж байгаа юм гэхээр яг энэ хилмигдүүлэлт чинь ихтгэхдээ манай Монголын одоо Бүнэмт Монгол Ард улсын ардын арми байх нь шүү дээ тий. Ардын армийн 77 генерал байгаа байхгүй. Одоо генерал Хурандаа гэдэг юм удирдах халтан тушаалтай армийн 77 хүнийг одоо ёслолын ховцыг гэдэг л төрийн ховц гэдэг л бүднийг өмсөд тэгээд яам дээр цуглар гэл дуудаад 72-ыг нь байхгүй болгодог. 77-оос 72-ыг нь байхгүй болгоо. 5хан одоо өмнөх армийн удирдагчнаас 5 хүнийг үлдээж байгаа байхгүй. Тэгээд нэг тухайн үед чи яг наатаж хэлээд байгаагаар өөрийг нь одоо ингээд босоод ирэхтэй өөрийг нь дийлж магадгүй хүмүүсийг байхгүй болгодог шүү дээ тий. Тэгэнгүүт л одоо гиндэн ерхий сайд Дэмэд маршал тэгээд дуртаад байвал маш их сан буугаагаан ч гэл. Одоо бид нар ч одоо нөгөө нийгмийн сор улсын сэхэтнүүд тэгээд төр нийгмийн зүтгэлнүүдийн энэ усалд хамрагдсан хүмүүсийг Адар анир нэвтрүүлгээр маш их ярьдаг. Тэгээд тэрийг манай үзэгчид ихэнх нь баг үзчихсэн байх, сонсчихсэн байх. Одоо манай ононгийн яриад байгаа энэ нэвтрүүлэг жишээлбэл маш олон хүмүүст нүдийг нээж өгөх байхаа. Одоо нөгөө нэг сохроор гэдэг юм эсвэл надад хамаагүй дээ гэж бодоо явж исэн бол яг юу болсон бэ? Өнгөрсөн 100 чинь яаж нөлөөлсөн бэ? Яаж энэ их орны чинь те ингэж өөрийн дураар аашилж нэг муу ганц л хүн шүү дээ тийм. Тэрнээс тэгээд айгаад эргэн тойронд нь даган хүрэлсэн хэдэн нөхдүүдийг хийсэн юм шүү дээ. Тий. Одоо тэгээд яг Монголын түүхэнд гэх юм бол одоо Сталин, Чоблсон хоёр хэдтэй уулзж исэн. Тэгээд нэг уулзалтаар одоо Монгол дахь лам нар болон сэхэтнүүдийн асуудал яригдчихсэн байлээ. Тэгээд тухайн үед одоо Монголын сүм хийд хүмүүсийн оюун санааны нэгдэл болж исэн. Тэгтээ ердөөсөө татвар төлдөг байгаад ирсэн. Энийг Сталин сонсчоод юу гэж хэлжсэн бэ гэвэл тэгвэл танаа шашин чинь улс доторх улс гэсэн үг юм байна
ийм бүдүүлэг явдал байж болохгүй гэж зааварсны дагуу Чабилсоны удирдлагаар Монгол сүм хийдийн устгал лам нарын хилмигдэлд эхэлж исэн байдаг. Тэгээ энэнд бол манай буруу өвөө хилмигдүүлж исэн байлээ. Хэлмэгдсэн гэж юу? Хилмигдүүлж исэн тий. Хэлмэгдсэн тий. Одоо төрийн Чой Жамц гэдэг хүн байсан. Тэгээд булганы Жасын няр байсан. Одоо Жасын няр гэхэр ч одоо миний ойлгож байгаагаар ч одоо тэр лам нарт одоо хоол моолын бэлддэг дэд бүтэц аж ахуйг нь хариуцдаг хүмүүсийн нэг нь л байсан байлээ. Лам байсан. Тэгэд нэг өдөр шууд цэргүүд төрж ирж тэр бүх лам нарын манай буруу өвөөтэй аваад явсан. Тэгээд бол хизээч буцаж ирж байгаагүй юм байлээ. Тэгээ манай өвөө, манай буруу эмээ хоёр ч шууд гэргүү болоод Годамжинд амьдраад тэгээд одоо цэргийн сургуульд өссөн юм байлээ. Тэгээд манай буруу өвөө нэг манай өвөө нэг ном биччихсэн. Тэгээд номон дээр юу гэжсэн бэ гэхээр зогчин дугны хамгийн том ламыг ловон багш гэж хүмүүс хайрлаж шүтдэг байсан. Нэг өдөр ээж хоол цай хийж аав ловон багш хоёрт өгөхөр хоригдож байсан газар руу явж байсныг дод санаж байна. Заримдаа ээжээс аавыг асуухад аав нь алс хол явсан. Мүд ирэхгүй байхдаа гэж санаа алдан хаяа сэмхэн өгүүлж байсныг нь мартдаггүй гэж манай өвөө хэлсэн байт юм билээ. Харин тийм ээ. Тэгэхээр одоо энэ үйл явдал бол одоо 6 хүн тутмын нэг гэхэр чинь тий. Ингээд бодлоо 2 хүн тутмын нэг байна шүү дээ. Одоо ингээд яг эсэм дээр ярил. Одоо Монголын манай үзэгчид ихэнх иргэд бүх иргэд л одоо ийм дэх юм тохиолдож исэн байгаад байгаа байхгүй юу? Одоо өвөө нэ буруу өвөө нэ эмээ нэ буруу эмээ нэ дандаа л ийм юмд хамрагдчихсан оролцож исэн болохоор бидний төвхтэй маш л ойрхон байт юм бэл. Уул нь энийгээ хэдүүлээ ингэдэг байхгүй манайхан зүгээр дийлэнхтэй ингээд идэм шиг харагдаад байдгийг. Ингээд нөгөө нэг за Монгол улсын түүх гэдэг байна шүү дээ тий. Энэ улсын түүх чинь бол одоо хэдэн мянган жилийн түүхтэй ард түмэн бид нар одоо Агдамбуугийн амар сайдын бичсэн одоо Монголын товч түүх гэдэг номон дээс чинь өнөөдрөөс 50000 жилийн өмнөх Монголын одоо газар шоронд амьдарч ирсэн хүмүүсийн талаар хүртэл бичсэн байдаг. За ингээд 50000 жил гэж бодъё заяа. За тэгин гутал энэ дундаас шүү дээ. Хүмүүс юу ярьдаг вэ гэхээр бид нар модон шаныгийн удам хүннөгийн удам тэр баруун Европод очоод тэр нэг Ром те тэр авийг чинь чичүүлж явсан Тэнгэрийн дашуур Атила энэ Монголын штэ. За тэгээд их эзэн Чингис хаан түүний одоо ач хөвгүүдийн те одоо Европын дэлхийг эзэлж ирсэн энэ түүх. Энэ бол Монгол хүний түүх. Энгээр би бахархаж байна гэдэг. Тэгвэл хэрвээ бахархаж байгаа бол сайнтай муутай алдсан онсонтой бүгдэндээ ярих ёстой байхгүй юу да. Тэ би Чингисийн удам гэж байгаа бол би ч гэсэндээ тэр хилмигдүүлээд одоо хүмүүсийг буудаад одоо хороогоод явж байгаа ногоо малгат гэдэг чинь тэ бид нар ч гэсэндээ ногоо малгатнуудын үр удам Чингисийн удам гэж байгаа бол ялгаа байхгүй тэр хүмүүсийн үр удам тэгээд тэр хилмигдсэн хүмүүсийн ч үр удам ялгаа байхгүй энийгээ хүлээн зөвшөөрөөд одоо түүхээс хамгийн гоёыг нь ярьж бахархаж омгшмоор бол алдаа гацсан эхлээд харах хэрэгтэй аль нь л бидний түүх эсвэл би ганцаараа тэр ногоо малгатных нь үр удам болоод нөгөө хүн Чингис хааных нь үр удам болоод яваг л дээ. Тэгээ намайг алж чадна гэдээ яриг л дээ. Нэг тиймэрхүү л байдалтай байгаад байдаг байхгүй. Тэгээд энэ болсон түүх чинь одоо харж байна. Зөвлөлтөд хийгээд байгаа бүх юм чинь Монгол давхар яваад байгаа. Бид тэр түүхээ мэддэггүй учраас энэ түүхээс их айгаад байдаг байхгүй. Одоо ингээл зарим хүмүүст ярьж байгаа манай өвөө уул нь мундаг одоо номтой лам байсан юм гинлээ. Гэтэ бид нар хэлж чаддаггүй. Ингээд айгаал дараал гэдэг. Яадаг юм бэ? Шашинтай л байгаа үсттэй, бурхны шашинтай л байгаа үсттэй. Ялгаа авахгүй нь ч тэгвэл аль эртнээсээ дуртай түүхэн дээр чинь их Монгол улсын үед те бүх шашныг хүлээн зөвшөөрдөг. Дэлхийн их таймныг зогсоолох гэж байсан. Тим том үйлдэл хийж байсан. Бүх шашныг хүлээн зөвшөөрдөл байсан шүү дээ. Хүн шашин шүтэл үсттэй. Тэр хүний өөрийнх нь асуудал шүү дээ. Тэгж яхад шар хуулцсан юу гэд ингээд нэг нэгээ хэлдэг те. Эгээ эргүүлээд өөрөө шар хуулцсынх нь удам байж ч магадгүй өрнөөсөө тэрийг мэдгүй өрнөөсөө нэгнийгээ ингэж мухаа хэлдэг. Энд чинь бүх л зүйл нь алдаа оноо бүх юмтайгаа бидний түүх мөн байхгүй юу да. Гол нь энийг ойлгоо таниад мэддэг л байх. Түүхэл мэдэх хэрэгтэй шүү дээ. Одоо баг энэ түүхийч устгах гэж л одоо энэ хүмүүсийг чинь алж чадж байгаа байхгүй юу. Дунд нь тэгээ кирилл үсэг сольж оруулж маруулаагүй би бүр бухимдаад идэг юм. Тэрийг хэлэхлээр тэнэгтэй чи тэр улсыг явуулгаар юм хийлээ мэлээ гэд. Тим улсууд хүртэл зөндөө. Тий. Одоо яг Оросыг бол өмөрөх хүмүүс ээж болно шүү дээ. Тэгэхдээ одоо Сталиныг бол өмөрч болохгүй шүү дээ. Тий. Нэг гоё хэлцүүг байгаа шүү дээ. Би Оросын ард түмэнд тий одоо хайртай гэдэг лөө тий. Гэтэ түүнийг өдөржсэн тэр улаан нөхдүүдэд ч юм уу дургүй байд юм а гэж. Энэ ч үнэн үү багхгүй. Тийм шүү дээ.
Одоо Сталин энгийн иргэн хоёр чинь хэр том зайтай байлээ. Оросын энгийн иргэн Монголын иргэн хоёр хэд ихэнх тэрээс ойрхон байгаа байхгүй. Тий. За тэгээд энэ хэлмэгдэлд намжиж тэгээд Монголын одоо бараг сэхэтний давхарга байхгүй болсны дараа Сталин Чавесан хоёр нэг уулзж ирсэн. Тэгээд Сталин юу гэж хэлж ирсэн бэ гэвэл одоо энэ бүр за та нар сэхэтнүүдэд хайрлах хэрэгтэй. Тэд бол ирээдүйд улсыг чинь бүтээн босгох хүмүүс гэж бүр тавлж ирсэн байдаг байхгүй. Бүр энийг уушчаад би бүр гайхаад байгаа. Энэ ёо ямар давшиг юм бэ тийм бүр үдэж байгаа юм шиг ингэж хэлж Одоо байна. тэгээд ламнар за хуучин цагийн нөгөө нэг ноёдууд гэдэг юм уу те энэ хүмүүсэж одоо хар феодал гэж нэрлэдэг. Хар феодлууд за шар феодлууд дээрээс нь нэмээд тухайн улсад чинь дотроос хамгийн их үнцэрхэг үзэл гаргаж магадгүй хамгийн их одоо бослог гаргаж магадгүй гэж бодоод тухайн улсад байгаа бас баг ястнуудыг маань оролддог байхгүй юу. Тэгээд манай бурайдуудыг лүмбийн хэрэг гэж одоо хиймэл хэрэг зохиож байгаа. Лүмб гэдэг чинь бол манай армийн бас том жанжлын нэг штэ. Тэгээд тэр хүний одоо хэрэгт холбогдуулаад тэрий чинь бас хэлмэгдүүл унгааж байгаа. Унгаахтаа түүнтэй холбогдуулаад манай энэ бурайдуудыг яддаг. Манай бурайдуудыг. Тэгээд бараг л айл болгоны эрэгтэй хүнийг нь авч утсан байдаг хөөхгүй. Тэгэл энэ одоо Монголын сэхэтний хэлмэгдүүлэлтийн цаана бол комментарий байсан. Тэгээ комментарийн цаана байсныг бол Сталин байсан гэдэг одоо хүн болгон л илэрх юм. Хамгийн зав юм хэлэх үү бэ? Тэр 37 оноос одоо ингээд зөвчн бүр өмнөөс эхэлж байгаа л да ингээд мессер ингээд яваалаа яг хуу нийтээр гарч ирсэн 37 он гэдэг боломж. Тэгээ нөгөө сэхэтнүүдийг устгаж штэ тий. Сэхэтнүүдийг устгаад ингэж устгаж явж жагаад их сургуулийн 41 онд байх гэж байдаг. 41 он гэхэд одоо наан чинь тий нэх ингэдэг юм ийм товоож гарах ингэх юм байхгүй байгаа. Тэгээ 41 оноос ахуулаад яг нөгөө нэг Европ сургуулийн системээр тий ингээд Монгол улсын их сургуулийг байгуулдаг л та. Гэхдээ энэ хүмүүсийг багаар үнэлсэн байсан. Энэ хүмүүсийг дутуу ботцсон байсных нь хариуд те. Манай Монгол улсын их сургууль чинь жинхэнэ боловсролынхаа одоо систем нэ тэр ямаараа жинхэнэ эргүүлж хариултыг өгдөг шүү. За дэлхийн 2 дугаар дайны талаар жоохон бас ярив. 1939 онд Молотов-Риббентропын гэрээ гэж байсан. Энэ гэрээгээр Сталин Гитлер хоёр Европыг хувааж авах тохиргоо гарч ирсэн байгаа даахгүй. Тэгэхээр одоо би бинтээ байлдахгүй шүү. Чи энэ хэсгийг ав, би энэ хэсгийг аваа гэж тохирж ирсэн. Гэтэл 2 жилийн дараа Гитлер энэ гэрээг зөрчиж зөвлөлт холбоот уулзлуу довтолсон. Энэ үед бол Сталин одоо энгийн номхон ардыг зөвхөн дайчилж, албатан хөдөлмөрлжүүлж, одоо өлбрүүлж эцээж алж чадхаас биш цэрэг зэвсэгтэй дайсны эсрэг юу ч хийж чадахгүй харагдаж байгаа байхгүй юу. Зөвлөлтийн эсрэг зөвлөлтийн цэрэг газар болгон нацистууд хожигдчихсэн. Одоо тулцсанд байлдаан болгондоо хожигдчихсэн байгаа. Тэгээд Сталин бол одоо нэг янзын сэтгэл готролд ороод төрийн ажилласаа хөндийшж жоохон суусан байдیں۔ Одоо яг энэ Мао Цзэдун бас өмнө ингэжсэн шүү дээ. Тэгтээ Мао Цзэдун шиг нэг олон сараар бол суугаагүй, нэг хэдхэн хоногоор суужсэн байдیں۔ Тэгээд хэдхэн сарын дотор зөвлөлтийн бэлтгэл муутай цэргүүд хэдэн саяараа аллагдаж олцлогдож исэн. Тэгэд одоо нөгөө жоохон гутралаасаа 2-3 хоногийн дараа гараад Сталин агуу их орны дайн хэмээх үзэл сурталын хүчтэй явуулжаад сая ард иргэдүүдээ шууд цэргийн албанд татаж эхэлж байгаа. Тэгэд энэ дотроо нэгч алхам ухрахгүй хэмээх 277 дугаар тушаалыг гаргаж ирсэн. Таны бас ухаал. Их орны дайн, агуу их орны дайн. За тэгээд тэрий чин юугаар хийдэг вэ гэхээр ер нь яаж одоо ард түмнийг пропаганда гэдэг байгаа шүү дээ, ийм ухуулганд оруулдаг вэ гэхээр зохиолч нарыг ашигладаг. Ягаад гэвэл зохиолч нар чинь тэр хүмүүсийн уянгалуулах, хайлуулах, үгийг нь уралдаг хүмүүс. Тэгээд ямар сайндаа зохиолч нараар яг тэр пропаганданы үгүүдийг бичүүлж идэг. Яг тэр явц чинь бас манай даш доржийн нацад орч чинь бас өтөж байгаа шүү дээ. Нацад орж байгаа тэр бичсэн юмуд дунд чинь үнэхээр тэр пропагандаг явуулахгүй болохгүй. Гэхдээ тэр дундаа юм нуудаг энэ сэхэтнүүд чинь. Тэгээ яг хуу жаргалан энэ ертөнцид төмөн жаргалан эрүүлийн хин нэгэн жаргалан те жаргалыг хүсвэл эрүүлийг хүсвэл эмнэлэгт очим очгээд ингээд шүлэглэн гаргаж магадгүй тэрийг нь том одоо холдаасан хэвлэл мэвэл дээр наагаал энэ тэндгүү сумын одоо юмудаар нааж магаал ингээд явдаг нэг иймэрхүү юм. Тэгээ тэр мэрий чинь бол бас яг энэ урлагаар дамжуулж те киногаар дамжуулж дуугаараа дамжуулж бас ингэж хийдэг л те.
Тэгээ эх орны дайн гэдгээ бол их гоё явуулж байгаа шүү дээ. Тэгээд ард нь болохоор те ард түмэн нь болохоор тэрийг харчаад үнэхээр уйлаад үнэхээр байгаа бүх юм өгч байгаа шүү дээ. Тэгж байгаа тэгэл дайндаа явна шүү дээ. За тэгээд одоо нэг ч алхам ухрахгүй гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо ухарсан хүнийг шууд урагш гэж үзэж байгаа байхгүй юу? Одоо шууд Google ороод байлтахгүй бол нэг алхам ухарна уу, аргашаа харна уу? Шууд урагш үзэл буддаг. Энийг манай үзэгчд сонсч ирсэн байж магадгүй байна. Тэгээд энэ үед одоо Штрафбат гэдэг алдартай нэг ойлголт бий болж исэн. Энэ нь одоо торгуулийн суман гэдэг нэртэй баггүй юу. Торгуулийн суман гэдэг нь одоо том жижиг янз бүрийн хэрэгт орсон хүмүүсээр бүрдүүлсэн батальон байдаг. Тэгэд тэднэрт заримд нь буу өгнө, заримд нь буу өгөхгүй зөвхөн сумыг нь өгчдөг байсан. Ягаад гэвэл энэ үедээ бууга хангалттай үйлдвэрлэж чадахгүй байсанаас болоод хоёр хүний голд нэг буутай. За тэгээд нэг буутай хүн боодуллаа, унлаа гэх юм бол нөгөө сумтаа гарна, бууг нь аваад дайнаа шууд үргэлжлүүлдэг болж байгаа. Тэгэд эдгээр чинь буугүй хүмүүс ч одоо шууд нацистийн бөөн зэвсэгтэй хүмүүстэй тулдаж өглөөгөө орж байгаа л гэсэн үг. За тэгээд 1942 оны 42-43 оны хооронд Сталинградын тулалдаа, тэгээд 1943 онд Курскийн тулалдаанд ялалт байгуулж дайн зөвлөлтийн талд эргэжсэн. За Сталинградын тулалдааны талаар цаг хугацааны аялал нэвтрүүлгээр манай Амраа ах бол нэг тийм ярьж исэн. Одоо нэвтрүүлэг гарч ирсэн, тэрийг манай үзэгчид үзээ сонсоорой. За тэгээд энэ дайнд одоо хамгийн том нөлөө болж исэн зүйл гэх юм бол Орос орны хахир хатуу өвөл байжсан. Тэгээд нацист жанжин штабын дотор Оросын шилдэг генерал бол өвөл гэж одоо шоглож инээдэг байсан юм билээ. Тэгээд одоо энэ генерал өвлийг ганцхан аримл ялж исэн. Тэр нь одоо монголчууд байсан юм билээ. Нацистууд энэ генерал өвөлтэй тулдаад дийлээгүй, Наполеоны аримч бас дийлээгүй, зөвхөн монголчууд ялсан байгаа шүү. Тэгээд зөвлөлт улсын хариу тавталгаа 1945 онд нацист Германыг ичээнд нь нугсалсан төвхтэй ичээ гэдэг нь одоо Берлин хотыг ярьж байгаа. За тэгээд үзэл сурталын агуулгатай төвхөнд бол зөвхөн Оросууд л давшсаар нацизмыг даран сөнөөсөн гэж бол бичдэг. Гэхдээ үнэндээ бол 1944 онд Америкчууд Нормандад газардаад Америк нэгдсэн улс, Их Британи, Канада, Францын холбоотнууд баруун Европыг чөлөөлжсэн байхгүй. Тэгэхээр энэ талаасаа одоо Америкчууд энэ талаасаа Оросчууд гэж хоёр талаас нь хайч шиг ингэж нацистуудыг буулгаж авсан төвхтэй юм а. Харин энэ Америкчууд бол энэ дайнд маш орой орж ирж ирсэн тийм нэг 2 жил 3 жилээр оройдож орж ирж ирсэн. Америкчууд байхгүй одоо зөвхөн гитлэр зөвлөлтлөө хандж исэн бол одоо энэ дайн шал өөрөөр ирэх байсан магадaltaй баг. Америкчууд чинь тэгээ бас номхон ланд Япончуудтай бас байлдаад байгаа л да. Хоёул хамтаа ажиллаж яасан. За тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтаа ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids хамтран ажиллаж байгаа. За ер нь бол амин дэмээр баялаг өвөл, урайнд ор хүүхэд багчуудын дархлааг дэмжих олон төрлийн амин дэмүүд ашигтай бактери, эрдэс бодисыг нэг дор агуулсан нийлмэл найрлагатай 4 төрлийн Bikutan хүүхдийн витамин та бүхэн санал болгож байгаа. За энэ хүү витаминыг бол одоо манай Health Point болон за эмийн бүх эмийн сангууд болон за тэгээд нөгөө түрүүний хэлжсэнээр H Point цэг эмээн болно те. H Point Loyalty гэсэн манай аппликейшнаас бас та бүхэн худалдан авах боломжтой. За тэгэхээр амин дэмэр баялаг өвөл нөгөө нэг манай онон эртэд хэлжсэн юм да. Йоо нус гоожоо тэгээд тэр нус нь болохоор үхсэн дахлаанууд үлээ те. Яасан гэдлээ чи би нэг зэртэй ханиалгад байсан. Тэр нь тэгээд одоо өгсөн бактери вирус нь бинээсээ хайж байгаа. Ер нь бол тийм хэлбэрийн байдаг гэдэг байгаа. Тэгээд ер нь тэр хэмжээгээрээ дутаад л гэсэн үг шүү дээ тий. Тэрэн дээр байнгын одоо нэмэлтээр одоо хүүхдийн эрүүл мэнд ч үгүй юм уу тэр хүүхдийн яг насны түвшинд нь таасан ч үгүй юм уу тийм амин дэмээр баялаг энэ витаминуудыг та бүхэн маань амин дэмүүдийг ашигтай бактериудыг эрдэс бодисыг энэ Bikutan хэмээх хүүхдийн витаминаар бас та бүхэн нөхөж олгоорой. Тэгээ хилээд л байгаа тий. Ямарваа нэгэн гэмт хэрэгч вэ? Эсвэл ямарваа нэгэн энэ өвчнч вэ? Туссан хон эмчилснээс урьдчилаад сэргийлэх нь урьдчилсан ажил нь бол илүү үр дүнтэй болдгийн шүү. Энийг одоо хэдүүлээ хинээр хэлүүлдэхөө мэдж байгаа бах. Тэгэл яг эсэм дээр бол уулна ийм штэ. За одоо нэг витамин за нэг 30-аас 40 мянга төгрөг ч юм уу те 50 мянга төгрөг үнэтэй бай гэж бодъё. А нөгөө талд нь өөрсдөө хэрэглээг бодъё те. Нэг хідэн хайрцаг тамхины л мөнгө байдаг.
За тамхитдаг хүнд бол тий. Эсрэг талд нь бол нэг яг өсөм дээрээ нэг найс нөхдөд уулзаад ингээд суугаад нэг 2-3 шил пив нийл мөнгө байхгүй юу. Гэтэл энэ аваад өгсөн витаминээр чинь хүүхэд тий бүтэн сар уудаг ч юм уу. Хэдэн сар уудгийн байнгын амин дэмийн хувьд бол эрдэс бодис илүү байна. Тэгэнгүүт л энд нэг одоо жоохон ханаа дархлаа маллаа жоохон муу байгаа хүүхэд байлаж бодъё тий. Би бол одоо ийм нэмэлт яг таарсан юуг нь авдаг хүүхэд байлаж бодъё. Бит хоёрт баг шижээл заахад хэн нь илүү хичээлдээ оролцох вэ? Хэнд нь илүү торхинд нь үлдэх үү? Энэ өөрөө бас ингээд шинжлэх ухаанаар батлагдсан зүйл шүү дээ. Амин дэм эрдэс бодис гэдэг зүйл чинь. Тэгэхээр одоо хүүхдийнхаа ирээдүйг бодож байгаа бол хүүхдээ өвчин тусахмаагүй байгаа бол ядчил заавал би энэ бикутан гэдэг юм биш. Ер нь хүүхдийнхаа тэр өвчсөн сэргийлэх ямар нэг өвчнөөс өрсөн сэргийлэх дархлаа нь маш сайн хангалттай байлгах, амин дэм эрдэс бодисын дутагдaltaгүй байлгах нь эцэг их та бүхний манд хүлээсэн үүрэг шүү. За ингээд ер нь худалдаалж байгаа газар гэх юм бол Health Point гэдэг одоо H Point CGM гэдэг сайт байгаа. Да дээрээс нь H Point Loyalty гэсэн аппликейшн байгаа. Энэ аппликейшн дээр ороод Bekutan гэж бичгээр гараад ирнэ. За мөн дээрээс нь бүх эмийн сангуудаараа судалдаалагдж байгаа. Bekutan. За тэгээд Alkaloid Mongolia гэсэн Facebook бас хуудас байгаа юм байна. Эндээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болох нэ. За баярлалаа. За баярлалаа. За ингээд дэлхийн 2 дугаар дайн дуусаад Европын сэргийн босголт эхэллээ. Дайнаас хойш Сталин зүүн Европын Польш, Болгар, Румын, Унгар, Зун Германд коммунист нам байгуулад тэнцэн нь бол нөлөөгөө тогтоож исэн. Тэгээд Европ бол одоо нэг янзын зүүн талдаа коммунист, баруун тал руугаа капиталист болж шууд голороо хоёр хуваагдчихж байгаа байхгүй юу? Энэ дунд ганцхан юм хэлчихэд их үү. Яг харахгүй одоо 45 оны ерөн зүгээр дэлхийн 2 дугаар дайны яг тэр өвлийн тулалдаан байж та тий. Тэр өвлийн тулалдаанд Монгол төмний оролцоо маш их байсан гэдэг заавал дурдж байгаа хэвээр. Таарсан газар болгонд дурдж байгаа хэвээр. Энэ үний юм чи яах юм. Тэгээд тэр яг тэр өвлийн нацистуудын давж чадахгүй байгаа тэр хүүтэн өвлийн тулалдаан дээр тий. Тэнд чинь Монгол морь явж байгаа. Энэ Оросын аримд Монгол морь байгаа. Нэгдүгээр тэр төсвөр хатуужилтаа ээжтэй уур амьсгалд өссөн хэдэн мянган жилээр энэ уур амьсгал дээр амьдсан тэр одоо давагдшгүй эр зөрөгт Монгол морь маань байгаа тэнд. Хоёрдугаард тэр нөгөө нэг Орос цэргүүдэд чинь нэхий дээл те нэхий бэли одоо тэр гутал гэдэг ч юм уу. Ер нь Монгол төмний маань өгсөн энэ нэг хандив сэтгэл тэгээд одоо материалын зүйлээр тэнд фашистыг зүйл бодулс тэнд Оросын тулдаанд ялж байгаа шүү. Энийг бол байнга дурдж байгаа. Одоо Монголын ач тусыг би ялтар нэг хэлжсэн шүү дээ хэдэн мах хила. 500 мянган тонн мах ба шүү дээ. Америкийн өгжсэн махнаас бол одоо баг 100 мянган тонноор илүү идэм билээ. Тэгээд 500 мянган морь гэхээр Оросын армийн 10 морь тутмынхаа 2 нь Монгол морь байдаг байсан байгаа байхгүй юу? Фүү 500 мянган морь. Оросын армийн бүр армийнх нь чинь сая гарan одоо цэрэгтэй гэж бодох нь шүү дээ. Зөвхөн морин морьтой гэж тооцох юм бол тэгэхээр чинь 500 мянган гэхээр чинь 2 болгоных нь нэг нь Монгол морь. 10 болгоных нь 2 нь Монгол морь. 10 болгоных нь 2 нь Монгол морь. Эн чинь бол нэрээ үнэхээр тус байгаа шүү дээ. Үнэхээр том бас. Тэгээ одоо нөгөө зөвлөлтөө дайны үеийн одоо Ахмад Баатрууд ярахтаа яг л энэ түүхийг үннээсээ хэлдэг. Үнэхээсээ хэлдэг. Одоо Монгол хүмүүс ч одоо бас дэлхийн 2 дугаар дайныг бодохдоо за монголчууд ч бас нэг ийм дайн тулаанд оролцсон юм уу нэг мэддэг бол 800 мянган хүн байдаг. Тэдний ач тус нь одоо ингэж одоо үйлдвэрлэж байгаа ноос ноолуур тий морь одоо махаар нь гарч ирж байгаа байхгүй юу. Тэгтэл Америкт ч одоо хэдэн зуун сая хүнтэй газар чинь бид нарт тэнцэх махаа өгч чадахгүй байна л гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр Монголын ач тус бол маш их байсан. За тэгээд Европын 2 хуваагдчихж байгаа. Тэгэд энийг нөгөө Английн ерөнхий сайд Winston Churchill төмөр хөшиг гэж нэрлсэн байдаг. Юу гэсэн яаж хуваагдж байгаа нэ? Одоо ч зүүн тал руугаа коммунист, баруун тал руугаа капиталист болоо хуваагдчихж байгаа шүү дээ, тий. Тэгээ Европ тип дотроо. Тий. Тэгээ энийг Winston Churchill төмөр хөшиг гэж нэрлэдэг байсан. Тэгээ Америкийн нэгдсэн улсын зүгээс одоо Европыг сэргэн босгох Маршалл төлөвлөгөө гэж гаргаж ирсэн. Энийг бол Сталин маш их дургуутж ирсэн. Яг гэвэл цаагаараа одоо зөвлөлтийн нөлөөг хумах гэсэн орлого байна гэж үзээд цуг ажиллагааг татгалзаж ирсэн. Тэгээ энэс болоод Америк одоо зөвлөлт холбоот улс хоёрын харилцаа маш их хүйтэрж ирсэн. Тэгээд одоо баг хүйтэн дай энэс болж эхэлж ирсэн гэж ойлгож болох юм шүү. Үүний оронд Сталин харин SAFE гэж байгууллага нээжсэн. Энэ ямар байгууллага гэвэл коммунист орнуудын эдийн засгийн харилцан тусалцах зөвлөл гэж нээж байгаа байхгүй юу. Энэ нь бол одоо өрний эсрэг эдийн засгийн томоохон хүчин болоод одоо Монгол, Куб, одоо коммунист улсч бүгд тэр бие биендээ эдийн засгийн тусалцаа үзүүлжсэн цаг үеийн байгаа. За ингээд дэлхийн ертөнцийн яг тэн голоороо хуваагдаад хүүтэн дай эхэлжсэн цаг үед юм аа.
Энэ чи яг ингээд галт зэвсгээр байлдаагүй ч гэсэндээ эдийн засгийн хувьд те одоо ядчил ингэж байгаа шүү дээ. 1900 бүр сүүлд шүү дээ. 1984 онд гэхэд л чинь Лос Анжелесын Олимп болж байгаа шүү дээ. Олимпиад чинь хүн төрөлхтний нэгдсэн спорт их наадам байх гэдэг шүү дээ. Тэгтэл тэнд чинь нөгөө нэг зөвлөлт холбоот улсын одоо нөгөө бүрэлдэхүүнд байгаа орнууд оролцохгүй. За мөн дээрээс нь социалист игмийн орнууд оролцохгүй. Гэт тийшээ чинь тэмцээн мэмцэнд орохгүй байгаа шүү. Олимпиад орохгүй байгаа шүү дээ. Ингээд ерөн зүгээр хамгийн наацгийн жишээ гэхэд л энэ л байна л да. Тэгээ энэ хоёр чинь аль аль нь бас ингээд юуны төлөө өрсөлдөж байгаа. Технологийн дэвшлийн төлөө, шинэ одоо шийдлийн төлөө те гаргалгааны төлөө өрсөлдөж байгаа бас. За Сталины гэр бүлийн талаар жоохон ярих юм бол анхны эхнэр Екатерина Сванидзе нас барснаас хойш нөгөө хүүтэй байсан Яков гэдэг нэртэй хүү. Тэрнтэйгээ бол нэг харилцаа бол ердөөсөө сайн байгаагүй. Дотн ханддаггүй байсан. Тэгээд дэлхийн 2 дугаар дайн дундуур Яков германчуудад баригдчихсэн. Тэгээд түүнийг зөвлөлтийн олзонд байсан нэгэн том албан тушаалтнаар солих гэж оролцсон байхгүй юу нацистийн тал. Тэгтэл Сталин юу гэж хариулж исэн бол гэхээр цэргийг генералаар сэлдэггүй юм гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд шууд хүүгээ үхэл рүү түлхсэн байдаг. Одоо энэ чинь одоо өдөрдөгч тал гэхээсээ тийм за цэргийг генералаар сэлдэг нь бол үнэн. Гэхдээ аав гэдэг хүн чинь шууд хүүгээ за над хүнээ алаа. Энэ бидний олсон байгаа хүн гэдэг нь чухал байна гэж альцсан байгаа байхгүй. Тэгэд 2 дугаар эхнэр Надежда Аллилуева нарын дундаас Василий гэдэг нэртэй хүү, тэгээд Светлана гэдэг нэртэй охин төрж исэн. Аллилуева бол албан ёсны мэдээгээр Сталины дарлал зан авир аллах ядлыг төвчгүйгээс болоод амиа хорлсон гэж бичсэн байл албан ёсны мэдээлэлээр. Гэхдээ энэ үед бас Оросдоо нэг жоохон өөр мэдээ гарч ирсэн. Тэрийг энэ нэвтрүүлгийн төгсгөлдөө бас жоохон ярих ба. Сталин бол охиндоо маш их хайртай байсан байд юм шиг байлээ. Тэгтээ эцэст нь Светлана шууд Америкаас орнол хүсээд тэгээд эцгийнхаа дэглэмийг маш их хатуугаар шүмжилдэг байсан юм билээ. Харин хүү Василий эцгээ нас барснаас хойш одоо тал тухай татах хүнгээ болж архинд орж яваад 40 наснда өөд болж исэн. За одоо энэ нэвтрүүлгийнхаа төгсгөлийн хэсэгт нэг жоохон одоо сонирхолтой гэх юм уу одоо яг ингээд дандаа албан ёсны мэдээлэл төр гарч байгаагүй ойр хавтанд байсан нэг хүний талаар ярих юм. Тэр хүн одоо нэг намтар биччихсэн өөрийнхөө өдрийн тэмдэглэл гэж хэлж болно. Тэрийг нь Кремлийн ухнууд буюу Сталины нууц амаргийн өчил гэдэг нэртэй. Тэгээ энэ дурсамжийг бичсэн хүн нь бол одоо Вера Александровна Давидова гэдэг эмэгтэй хүн байсан. Энэ хүн бол одоо жүжигчин, дуучин байсан. Дүлгэн дон жүжигийн Аксинья, Кармен жүжигийн Кармен, Хоёгт Потемкийн жүжигчин Грюнягийн дүрд тоглож байсан. Тэгээ Сталины үед бол баг хамгийн алдартай дуучин жүжигчин байсан. За тэгээд энэ бүсгүй Ленинградын театрт ажиллаж байсныг Сталин өөрийнх нь хүсэл зоригийг ердөөс асуухгүйгээр шууд хүчээр Москвад ирүүлээд 3 өрөө байранд амьдруулад тэг хүссэн үед дуудаж амарладаг байсан. За тэгээд жүжигчин бүсгүй дурсамжтай юу гэж ütсэн бэ гэхээр Сталин өөртөө их зоргоороо харьцдаг байсан. Тэгээд одоо битгий олон долоо юм ярьж бай. Хэл гэснээр бушуухан хэл гэж сандардаг байсан гэж ütсэн байлээ. Тэгээд бүр нэг удаа танаас жирэмсэн болчихгүй гэж айх юм гэхэд ёстой тийм байж болохгүй шүү. Үр хөндүүлэгч нь их өвддөг юм гэх чинь үлээ. Сэтгэл санаа тавгүй байвал ийшээ жорлон ороод үлчих гэж бичсэн байлаа. Тэгтэл энэ өөрөө нэх үлэх хүсэл байгаагүй ч гэсэн жорлон орж жагаад хүчээр нэлмсай тусааж жагаад буцаж гарч ирж ирсэн гэдэг. Тэгээд Сталин бол нилээд тавтаргүй, зандрангуй хүн байсан гэдгийн талаар ямар их бичсэн байдیں۔ Тэгээд Давидова нэг хүчээр эзэмдүүлэхээ төрч гэсэн нэг жоохон хойшлуулах гээд гадаа хамт алхаж явахдаа маш удаанаар нэгэд алхажсэн байхгүй удаан алхаж ирсэн. Тэгтэл өөдөөс нь юу гэсэн бэ шууд яасан удаан алхдаг юм. Надаас өөр хамт алхах хүн олох юм уу гэж хэлж байгаа. Энэ нь одоо шууд Давидовад юу гэж сонсгож ирсэн бэ гэхээр чамайг өөр үзэсгүй муухай зэрлэг хүнээр хүчрхийлүүлж орхин шүү гэж нэг дарамтлаж байгаа юм шиг сонсгож байгаа. Гэтэл одоо үзэсгүй муухай зэрлэг хүн гэж хэлж штэ. Тэгтэл энэ Сталин ч өөрөө 54 настай. Тэ насаараа арх ууж тамхи татсанасаа болоод хамаг биеийг хэрцэж махан шогц хүн байгаад байгаа юм. Тэгтэл Давидова ч өөрөө 25 настай сайхан үзэсгэлэнтэй бүсгүй байгаад байгаа. Тэгээд энэ Давидовагийн одоо
дуртатгал дээр нэг сонин сэжвэр гардаг. Тэр нь юу вэ гэхээр Сталин Давидова хоёр дандаа ингээд амралтанд явдаг байсан байлээ. Амралтанд явж амарна, басин явж сэлнэ, тий гой газар талаа явдаг байсан. Гэтэл нэг өдөр усан сэлж яхад нэг цэрэг саандгүй орж ирж исэн. Шууд тэр цэрэг лөө Сталин шууд бууга бариад өөдөөс нь муу гөлөг чиний нэр хэн блэ гэд бууга толгож байгаа байхгүй. Тэгтэл Давидовод ямар сэтгэл төрж байна гэсэн чинь энэ нөгөө ихнэрээ бууцсан буун мөн болов гэж бичсэн байдیں۔ Тэгээ энийг ердөөсөө дэлгэрүүлээгүй одоо ийм болсон тийм болсон эсвэл нэг амар ач холбогдол өгөөг бодоход одоо тэр хавийн хүмүүс бүгдээрээ энэ Сталин өөрийнхөө 2 дугаар ихнэрийг бууцсан байх магадaltaй гэж боддог байсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо аль биесны мэдээлэл дээр ихнэр нь амиа хоорсон гэж бичсэн ч гэсэн Надежда Аллуева Сталин өөрөө бууцсан байж бол магадгүй маш хурдан ууралдаг маш эвгүй хүн байсан учраас. Тэгээд тэрийг эсэргүүцээд охин нь бас нөгөө талд нь галчиж магадгүй тий. Охин нь бол тэгээ шууд Америкт амьдраад Америкт хүүтэй болоод тэгээ тэр хүн бас эмч болж исэн юм шиг байлээ. Тэрийг нөх амар гүнзгий судалж үзээгүй гэхдээ. Тэр чинь өөрт нь осолтой, өөрт нь аюултай байхгүй юу? Тэрний хүүхэд гээд мэдчихнэ гэдэг чинь тэр хүн чинь энэ дэлхий дээр амьд явах баталгаагүй болж байгаа л гэсэн үг шүү дээ. Ягаад гэвэл хэдэн саяараа, хэдэн тэрбумаараа энэ аавынх нь хийсэн нүглийг мэдчихэж байгаа юм чинь тий. Тэгэхээр чин тэр хүнд хөрхийг бүр амьдрч чадахгүй болно гэсэн үг шүү дээ эмэгтэйд бол. Тэгээд энэ Давидова бүсгүйд бол одоо баг энэ Сталины ойр тойрны хүмүүс бол бүгд амар ханддаг байсан юм билээ. Одоо тодорхойлбол дотоодын хэргийн ардын комиссар Генрих Ягода, Коминтерны гүйцэтгэх хорооны дарга Григорий Зиновьев зэрэг хүмүүс тэрэнд дандаа сэтгэлээ илчилж бэлгэсэлд барьдаг байсан. Тэгэхдээ одоо Давидовод одоо уулзахдаа юу гэж хэлдэг байсан бэ гэвэл Сталин бол адгийн шар хорвоо дээр ийм мангас төрж байгаагүй. Тэр өхлийн муугар өхөн. Ер нь Владимир Ильич Лениныг алсан хүн Сталин гэж бид бүгд боддог юм а гэж хэлж байгаа байхгүй юу? Мэдж байгаа хэрнээсээ тий. Тийм одоо энэ чинь Сталины яг ойр хавьд байгаа хүмүүс шүү дээ. Одоо бас өөрт нь хэр хайртай шүү дуртай шүү гэж хэлдэг байсан ч гэсэн яг цаагаараа ингээл муулаад цуудаг байхгүй юу? Тэгэд Ягода Зиновьев хоёр хоёулаа сүлд хилмигдэж бодолсон байдаг. Тэгэд коммунист намын Ленинградын үүрийн тэргүүлэх нарийн бичгийн дарга Сергей Киров бас үзэсгэлэнт бүсгүйд ингэж илчилж ирсэн. Чамайг өөрийн болгох гэд Сталин өмнөр хөндлөсөд байна гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэд Киров 1934 оны 12 дугаар сарын 1-нд бодлоод өөрөндөө олдож ирсэн шүү дээ. Тэгэд нөгөө Сталин их хилмигдэлд эхэлж исэн гэж илэрхийлсэн. За тэгэд Давидовод сэтгэл алдарч байсан Кремлийн ухнууд дотор Колчакийн эсрэг улаан армийг удирдах байсан. Мөн Деникний эсрэг Козакийн зэргүүдийг удирдах байсан. Улаан Наполеон хочтой Давидоводтой арай ойролцоо насны Михаил Тухачевский гэдэг генерал байжсан. За Тухачевский жүжигчин бүсгүйд бас сэтгэл алдарч байх хугацаанд Сталины тухай ингэж хэлсэн байдیں۔ Энэ муу дугуй хөлтөө тарган хүн өөрийгөө Наполеон гэж боддог бололтой. Тэр эрх мэдлийн төлөө хань хамсаатнаас хэнийг нь ч золигт гаргаж чадах хүн. Сталиныг унахад хамгийн ойр очоод байсан хүн бол Киров. Учираас тэр Кировыг алалсан юм. Киров бол өмнөх удирдагч Ленины талыг баримтлагч байсан. Сталин бол өөрийнх нь өндөрлөгт дөхөж очсон хүнийг алаад алсан хүнийхээ өхлийг дараагийн урагчийн эсрэг ашигладаг залт хүн. Тэр ёс суртахуунгүй цатангүй зангаараа Ромын хадаас илүү даварсан Ленинээс хойш тэр өөртөө нь сөргөлсөн болгоныг зайлуулж долоосон болгоныг өөртөө улам нааж ирсэн. Ард түмэн айсандал тэрнийг хүндэлдэг байх. Тэр хайр хүндлийг бутдахын тулд өдөр болгон башир арга зохиож байдаг хүн гэж хэлж байгаа байхгүй юу. За тэгээд Давидовагийн өөрийнх нь дурсамжаас харахад яг ганц хайртай хүн нь бол энэ Тухачевский байсан юм шиг байлээ. Тэгээд Тухачевский 44 настайдаа бас хилмигдүүлжсэн. За яагаад энийг ингэж их яриад байна гэхээр бас яг энэ Сталины ойр хавьд байдаг хүмүүс нь бүгдээр энэ Сталинаас айсан бол байгаагүй. Гэхдээ ингээд за одоо бас яг айсан үнэл байгаа л да өөрт нь нийгэм хэлчихэд ардуур нь юм яриад байна шүү дээ. Тэгээд эдгээр бүгдээр энэ Сталиныг цаар гэж хараад байгаа байхгүй юу? Бас нэг янзын хаан гэж хараад байгаа. Энэ уулын Сталин ч одоо нэг анх намдаа орохдоо энэ хаануудын эсрэг үзэлж ирсэн шүү дээ. Гэхдээ ирээдүйд бас л ялгаагүй нэг хаан болоод хөөрсөн байгаа даа. Тэгээ энийг Тухачевский бичсэн байдаг. Энэ дэр бас нэмээд одоо Монголын ерөнхий сайд байсан Гиндэн бас энэ улсын ерөнхий сайд. Тийм. Тэгэд Гиндэн Сталин хоёр нэг удаа уулзж ирсэн. Сталин Гиндэнд юу гэж хэлсэн бэ гэвэл "Хөөе, чи Монголын шинэ хаан болох гэдэг юм биш үү?" гэж хэлж байгаа байхгүй юу Сталин. Тэгэхээр Гиндэн хариуд нь "Оо чи мөн новшин гүрж чи өөрөө жинхэнэ цаар болох гэдэг юм биш үү?" гэд алгацсан байт.
Энийг манай үзэгчид бас сайн мэдчихэж магадгүй бах. Тэгээд гинтэн 2 жилийн дараа бас хэлмэдчихсэн. Хар далайн хэрэг гэдэг яг наад гүржийн дээр авь те хар далайн хэрэг дээр ч очиод тэгээд бүтэн жилийн хугацаанд гэртээ ч харж чадахгүй их нэртэйгээ өгдөө гэр бүлээр ингээ хоригддаг. Энэ зүгээр зөвхөн гиндэн ерхий сайд дээр биш л те тэгэл олон ч тохиолдол манай ерхий сайд нар хоошоо очиод хойно амьсгалынхаа хамгийн сүүлчийн амьсгалыг тавьж байгаа шүү дээ. Ер нь орлогийн чай болсонгүй. Тэгэл одоо энэ гиндэн маш олон л доо ерхий сайдад үзсэн байна. За тэгээд Сталин 1953 оны 3 дугаар сарын 5-нд 74 наснда үхэж далд орлоо. За бид нар бол өнөөдөр Сталины үхлийн талаар нэг ярихгүй. Яг гэвэл одоо 3 сард гарах сүүлчийн өдөр нэвтрүүлгээр нас барсныхын талаар ярих байгаа. За тэгээд тэрийг нь манайхан сайн үзсгээгээрэй. За цус 50 дарангуулагч нэвтрүүлэг маань анхандаа манай сонсогч болон үзэгчдэд нэг тийм юу юм шиг санагдсан юм байна нөгөө. Яагаад те одоо шинжлэх ухаан танин мэдхгүй нэвтрүүлэг байж ийж юун цус, юун дарангуулагч те гэж бодож байсан. Үндсэн одоо зүгээр энэ гаднах хэлбэр нь ингээд сонсогдох нь ийм боловч за нэг талаасаа мэдээж анхаарал татах уу татна. А нөгөө талдаа яг юу болдог вэ? Тэр удирдагч гэдэг юм уу те тэр дарангуулагч нөхдүүд чинь гарч ирэхдээ яаж гарч ирдэг вэ? Ард түмнийг ямар байхад юу хэлж ямар арга техникийг ашиглаж гарч ирдэг вэ? А гарч ирчээд хэлбэрүүд нь бүгд адилхан байгаад байгаа те хэлбэрүүд нь бүгд адилхан. Яг ингээд өөрийнхөө эргэн тойрондоо нэг юм гүйцэтгэж хөөц те нэг юм айталд орчих хөөц нэг эргэн тойрны хүмүүсээ цуглуулад өөрийнхөө ингээд гарч ирээл ингээд хүрээлэлүүдэд тогтоодог. А хүрээлэлтэйгээ хамтдаа ингэж баяждаг. А тэгээд тэр хүмүүст бол энэ энгийн иргэн тэр улсын иргэний амьдрал ямар байна? Хоол нь ямар байна? Юу идэж чинь те? Юу сурж чинь? Хүүхдүүд яаж чинь? Падлич байдгүй. Ингэж бүр яг амиа утсан өөдгөө нөхдүүд байдаг. Тэгээд эднэр чинь зүгээр байхгүй. Дээрээс нь энэ хэлмэгдүүлэлт гэдэг юм уу? Дайн тулаан гэдэг юм уу? Ингэж ард түмнийгээ цустаа хутгадаг. Тэгж байгаа л юу ч болоогүй юм шиг зүрхэн харваад өгчдөг хүмүүс ч байна те эсвэл бүхлийн мохор өгч байгаа хүмүүс ч бас байдаг. Ер нь зүгээр энэ өөрөө юу юм гэхээр нэг хүний нэг юм дарангуулагчийн тухай яриад байгаа боловч энэ өөрөө нийгмийн үзэгдлийг нь хараад байгаарай. Тэ тэр хүмүүсийн хийж байгаа үйлдэлүүдийг хараад байгаарай. Энэ гаргаж байгаа шийдвэрүүдийг хараад байгаарай. Энэ ер нь явж бидний энэ үзээд байгаа яриад байгаа энэ түүхүүд чинь одоо ч нийгэмдэр болоод идэг. Одоо ч нийгэмдэр үргэлжлэн явж байгаа. Хин нэгэн магадгүй тэр 50 жилийн өмнө тэр нөхөр яг юу гэж хэлж ирсэн. Тэрнтэй адилхан одоо нэг жоохон өнгө нь хувирсан. Гэтэ тийм зүйл хэлээл яриад явж идэг шүү. Энэ хэрээрээ бид нэр энэ түүхүүдийг мэддэг, энэ дарангуулагч нарыг мэддэг байж ич бид нар тэр нөгөө нэг ярьж байгаа нөхдүүд чинь. Одоо чи ер нь бол цаашдаа ингэх гээд байгаа нөхөр юм байна гэдэг. Алидийн энд мэдсэн хэсүү байх болно хэдүүлээ. Харин эрх жил болохоор бид нар цус 50 дарангуулагч гэдэг энэ нэвтрүүлгийнхаа 2 дугаар удирлыг хийхдээ яг жинхэнэ дэлхийн шилдэг 50 удирдагчийг хийнэ. Удирдагч гэж яг хэнийг хэлдэг юм бэ? Дарангуулагч гэж яг алийг хэлдэг. Энэ хоёрын ялгаа ямар байна гэдгийг бид нар таньдаг болсон байна. Тэрний дараа хэдүүлээ ямар нэгэн сонголт хийхдээ ч юм уу, ямар нэгэн зүйлийг харахтаа ч юм уу, эсвэл ямар нэгэн болж байгаа процессыг нийгэмдэр өнгөрч байгаа зүйлсийг харахтаа бид нар илүү хэрсүүгээр, илүү ухаалгаар, илүү наантаа цаанд нь хардаг болсон байх бах. За тэгээд энэ нэвтрүүлгийг өөрийнхөө бас нэг ажлынхаа хажуугаар маш сайн судалгаа хийж ингэж өөрийн болгож тэгээ бид бүхэнд ингэж бэлтгэж хүргэдэг манай ондоо талгаснаа илэрхийлье. Баярлалаа. За нэвтрүүлэг бийц энэ дугаар дээр яагаад ч юм бүр үнэхээр хитрхи их юм арчлаа уучлаарай намайг бүр ингэ бачимдаад ах юм аа бүр ингэж. За нэвтрүүлгийн маань хамтран хэлтгчээр эрүүл амьдралын сонголт ухаалаг худалдан авалт H point цэг юм байна. За мөн чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүйн ураатай Бикутан Kids-ийн хамт олон маань бид бүхнийг дэмжин ажиллаа. Та бүхэндээ талархлаа. Та бүхэн маань үнэхээр бас их оронч одоо хамтарч бид бүхнийг дэмжиж байгаа шүү. Талархлаа илэрхийлье. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 тэг 4518
Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.